1000 орч байсан болно шүү дээ. За манай үеийн зүйл болохоор TL-ээр хэвчээ зөв бичих мэдлэгтэй болох гэсэн зүйл байсан байна. За TL нийт 8 үетэй 8 хэвчээлтэй. За эхлийнх нь бол мэдлэг, за дараачих нь харьяалахын TL байгаа. За харьяалахын TL ийм гэсэн байгаа. За болон инээд төгсөж байгаа одоо TL-ийн мэдлэг, за энэс бусад гэвчээр төгссөн үед бид авч чинь. За жишээлх юм бол одоо номын хуудас, за намрын ай, голын ус, за гэрийн үр, за нутгийн бэр гэсэн бараа нутгийн бараа гэсэн үг. За ийм тэгшээ. За энэ дараагийн өсөл болохоор энэ өсөл ба. За энэ үр болохоор өсөл болохоор за тэгшээ төгссөн үед гэдэг авчдаг. За энийг хэлэх бол боо гэж буугаад гэж бодохоор ийм за өсөл болж байгаа. За тэгээд унших юм бол аав юм бол холын зам багшийн ширээг бичдэг ба. За дараач нь болохоор төсөл. За сүүл инээр төгссөн үг дагаж чинь. За энэ үг гэх юм бол нарны гэдэг энэсээ наран гэдэг энэсээ төгсөж болохоор за нарны гэл за малчны хот гэх зэрэг юм авчлаа. За дараач нь тэр өссөн бөөнөшөө дээр за гişиг болгон гэдэг дээр болохоор гişиг болгон зөөлөн дэсэр буюу за намлагаар төсөө үг дагаж чинь. За дараа тэр жишээ харах юм бол салхин гарах, эрдэм чамдах, за сургууль сурах, за өгөнд орох зэрэг авчдаг ба. За босоо дэг болохоор за автобус зүсэг буюу багастай төсөө үг дагаж чинь. За энэ дээр бол өндөр гэдэг ирээд төсөж багастай төсөж болохоор босоо дэг юу өндөрт гарах авчдаг. Дараагийн TL-ийн өсөл болохоор заахын TL болдог. За ийг гэсэн төсөлтэй. За хишгээр төсөө үнд ийг залгуулсан. За буу гэд буугаар төсөж болохоор за аавыг хүрэх. За за миний мөрийг унаарай гэх зэрэг юм байна. За дараач болохоор гээд за энийг болохоор юуцээ төсөө үг дагаж чинь. За алсын гээд эсрэг төсөж юуцээ төсөж болохоор алсыг зорих, за сайныг сонгох гэх зэрэг дагаж чинь. За гарахын диалогын ерөнхийдөө ганцхан төслөөр бичиж. За ганц бүтээгдэхүүн ишиг зохицох хэсэг баримтлан ачаа ичээ гэж дуудана. За ишиг болон юуцээ төссөн бүхэн ерөнхийдөө дагаж чинь ямар нэгэн хөрөх хэрэггүй. За эндээс жишээ унших бол айлаас ирэх, за хүнээс үг сонс, за ухааны далай намаас гэх зэрэг. За дараагийн үсэг болохоор үйлдэлийн ялтай үсэг ба. Бар яар ба. За хишээр төгссөн өмнө ерөнхийдөө бар гэдэг үсгээ дагдаг болно. За харин яар нь болохоор дэвчээр төгссөн өмнө дагаж байна. За дараагийн үсгийн хамтлагийн ялгаатай нөхцөл буюу та байгаа. За ишиг болон гэрүүлжил төссөн бүхэнд ерөнхийдөө ишиг зохицох хэсэг баримтлан та гэж дуудана. За эндээс жишээ унших бол бодом тэг хүн жаргалтай үндэстэй мод урагтай гэдэг энэ хүмүүсийн талбарчлаа ганцхан нөхцөл. За хамгийн сүүлийн нөхцөл нь болохоор уруу буюу луу гэж уншигдана. За ерөнхийдөө ямар ч үгэнд уруу гэж дуудана. За баяр айлын гэр рүү оров. Та төл рүү хараарай гэх зэрэг үг биш байна. За одоо бүгдээ А, B гэсэн хоёрыг одоо TL-ийн хэсгээр хөрвүүлчихээрэй. Нэг нь одоо ишгээр төгссөн, нэг нь бичлэг төгсөн хоёр байгаа. Одоо бүхэл үгшийгээ самтай гарч бичих хөвгт байна уу? Гараад бичих. Үгүй би бичих гэдэг гэж.
Тэр гэр гэдэг үгэн жоохон доошлуулаа биччихгүй. Яар. Бар. Зүг багшаа.